Өнгөрөх шорангах жилийн ажил хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж, Монгол Улсын засгийн газрын 2020 оны 61-р тогтоолоор Дорнод аймгаас улсын хошин авраг малчин өрх 1, улсын авраг малчин өрх 6, улсын авраг тариаланч хамт олон 1 тус тус шалгарлаа. Улсын хошин авраг малчин өрхөөр Матас сумын Буян өндөр багийн малчин Цэвэний Цэрэн Пагам, за улсын авраг малчин өрхөөр Гурван загал сумын Ашаант багийн малчин Загдын Чимбат, эхнэр Хатанбаатрын Бат гişиг, Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Хоолмын Инхбаатар, эхнэр Юндан Доржийн Дэлгэрцэг, Булган сумын Баянуул багийн малчин Очрын Жамбалдорж, эхнэр Шагдар сүрэнгийн Цэрэн Ханд, Сэргэлэн сумын Арх холой багийн малчин Повдоржийн Амин зүрх, эхнэр Дорж Равдангийн Цэнгэлмаа, Баяндун сумын Ярга багийн малчин Самплын Дамдан Дорж, эхнэр Дашнамын Баатар, Дашбалбар сумын Харзат багийн малчин Дамдан сүрэнгийн Дондог Жамц, эхнэр Чулуун Хандын Баярмаа, за улсын авраг тариаланч хамт олноор Дорнод компанийн Булгадай тариа бригадын хамт олон тус тус шалгарлаа. Би 30 жил одоо малмалж байна. Баярлалаа. Одоо улсын авраг малчин үлсэнд маш их баяртай байна. Одоо аав ээж ах トゥ нар нутгаар нэм уян гэж бичсэн махаа гэж бодож байна. Одоо энэ шагналсан ах トゥ нар хамаатан саданда баярын мэнд хүргье. Бид ах トゥ нарын мэнд баш баян гэж бодож байгаа. Бид нар 10 гаруй айлыг малжуулаад хийж байгаа. Одоо угаа улсын авраг малчин би 93 оноос хойш малж битэр энэ өнөө жил ингэж улсын авраг малцсан дөрчид маш их баяртай байна. Одоо 7 дахь айлаа малжуулаад тусад нь гаргаад ингэ явж байгаа. Тэгээд мал ус 5000 хүргэлээ мал ус гээд. Тэгээ одоо өнөөдөр энэ сайхан төр засагт үнэлэгдэж Монгол улсын 3 дахь үеийн улсын авраг болж байгаадаа бас маш их баяртай байна. За төр засагт хүмүүн орныхоо хайр хүндэтгэлийг яаж яагаад баяртай байна. Одоо их баярлж байна. Дорнод аймгийн Баяндун сумын одоо 71 оны анхны илгээлтийн эзэн л дээ бид хоёр. Тэгээд одоо 40-50 жил мал малж байна да. Тэгээд өдний насандаа одоо улсын авраг болсон баярлж байна. Тэгээд Дорнод аймгийн Баяндун сумын төрөгийн Баян булаг гэдэг газар нутгалдаг 92 оноос хойш малж эхэлсэн. Гэрүүл жилтэй гэрүүл болоод одоо 97 оноос хойш 23 жил тасралтгүй мал болж. Маш их баяртай байна. Манай компани 2000-аас 2400 га талбайд ерөн тариалт явуулдаг. Тэгээд 4 жилийн хувьд бол бас ургац зарим байж одоо ургац өндөр авлаа. Гаагаас одоо 17-аас 18 центнер дунджаар. За сайн талбайтай бол 26-27 центнер хүргэж авсан. Тэгээ энэ бүхэнд бол доос халах голчууд, Дорнод хурлын хамт олон, за мөн тэгээд одоо Дорнод хурлыг байнга хэрэглэдэг Дорнодын ард иргэдийн бүгдийнх нь одоо сэтгэл шингэсэн ийм сайхан шагнал авч байгаад бас баяртай байна. Улсын авраг малчин тариаланчдын шагналыг жил бүрийн хаврын тэргуун сарын шинийн 1-ний өмнөхөн гардуулдаг уламжлалтайч энэ жилийн хувьд COVID-19 цар тахалтай холбогдуулан шагнал гардуулах арга хэмжээг хойшлуулан олгосон юм а.